Сайн байцгаана уу? Манай гэр бүл шинэ гишүүнтэй болсон. Тэ ялуунаа. Амбул нэмсэ. Одоо тэгээд та нартай шинэ гишүүнээ танилцуулъя. Тэхөө. Барби. Нэшэр. Ийм хөөхөн амтантай болшоо. Манай охин ер нь амтанд бүр нэлээд хайртай. Шувуу харсан ч бараг шувуу авъя. Хамстар харсан ч хамстар авъя гэдэг. Ер нь ямар ч амтангаас ер нь бол айхгүй амтанд амар хүртэл хөрхөн байна гэдэг. Амтанд бүр нэлээд хайртай. Энэ нохоо авахтаа гэхдээ бид 3 болохоор харшлын сорилт тавиулаад нэлээд хашир үзээд тэгээд энэ жижиг амтныг авсан байгаа. За тэгээ гэрийн тэжээвэр амтантай байна гэдэг бол мэдээж хайр халамжаас гадна маш том юм хариуцлага байгаа. Тэгээд нохоо маань яг өөрийнхөө зэрүүлтийн хоолоо идэн, шүтээ явгаан, салфетаар хүлээ арчин. Тэгээд дээрээс нь одоо вакциндаа орно. Гинтийн ямар нэгэн муугаар ярьлаа гэхэд эмчэд үзүүлэх юм эмнэлэг орох шаардлага гарлаа гэд одоо ямар нэгэн тэжээвэр амтанд маань санхүүгийн одоо хэрэгцээ гарах юм бол тэр үед одоо яа гэм бид хоёр одоо зээл нээлээд төлөөд бас мөнгөгүй байх байдаг ч юм уу тийм хондоо бас ингээд хөрхөн жижигхэн юм бас хоригдлол үүсгүүл зүгээр юм байна гэж бодсон. Ер нь манай гэр бүлийн хувьд болохоор охины хүүхдийн хадгаламжаас гадна одоо саяны нөгөө нэг санжийл өмнөх бичлэг дээр ярьжсэн нөө аяллалын хоригдлол тэгээд дээрэс нь одоо тийм ирээдүйд бас нэг юм гинтийн асуудал гэдэг юм. Ер нь ингээ манай гэр бүл бол 2-3 баг юм хоригдлолтой байдаг. Тэгээд одоо ингээ хөөрхөн Барбидаас жижигхэн хөөрхөн хоригдлол үүсгчүүлдээд pocket дээрээ ухаалаг сейфийг нээгэж бодлоо. Ер нь тэжээвэр амтан авч тэжээн гэдэг чинь сэтгэл хөдлөлөөр биш. Бас сайн бодож хариуцлагаас давхар үүрэнгээд бас бид гурвч нэлээ ярилцсан. Тэгээд энэ хөөрхөн Барбит болсон. Тэгээд pocket гэдэг ангууд бас шинээр үзэж байгаа хүмүүсийн хан бол pocket яг юу вэ гэд мэдэхгүй байж магадгүй. За би тайлбарлая. Та хэд манай Pocket одоо нөгөө зээлийн аппликейшн гэдгээр мэднэ. Тэн дотор болохоор Pocket Safe гэж байгаа. Зорилттой safe, ухаалаг safe гэж байгаа. Ухаалаг safe нь яадаг вэ гэхээр та дансаа нэг удаа холбоод тэгээд хоногоо сонгоод одоо сард нэг удаа юу, 7 хоногт нэг удаа юу гэдэг мөнгөнд дүнгээ тодорхой болгонгууд автоматар таны данснаас шууд safe руу чинь татагдана гэсэн үг. Тэгээд хугацааны эцэст одоо өндөр үр шимтэй танд буцаагаад мөнгө чинь төлнө гэсэн үг. За зорилттой safe нь болохоор та ямар нэгэн зорилго тавиад за одоо аялалч гэдэг юм уу эсвэл машин аавна, байр аавна, эсвэл хөөрхөн юм гэрийн тэжээвэр амтаа аавна гэдэг бас ямар нэгэн зорилго тавингуудаа санийхтай адилхан дансаа нэг удаа холбоод хүссэн үедээ мөнгө хийгээд ээж болно гэсэн үг байгаа. Дуртай үедээ хийнэ гэсэн үг. 6-аас 24 сарын хугацаанд. Мөн адилхан мөнгө нь одоо ингээд үр шимтэйг өсөөд таны гарт ирдэг ээ. Энд чинь хэлсэн. За 1 2 3 баярлалаа.